За тэгэхээр өнөөдөр нийгмийн ажлын тухайн анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийнхоо ач холбогдлын талаар та мэдээлэл өгч. За хамгийн энгийнээр хүмүүс хуульчдын холбоог маш сайн мэддэг те. Тэр нь тодорхой одоо өөрийн гэсэн дүрмтэй, мэрэгжлийнхаа одоо ёс зүй, мэрэгжлийнхаа хил хязгаар, мэрэгжлийнхаа үйл ажиллагаануудыг хуульчдын холбоо өөрсдөө тогтоогоод тэгээ бүр сонгон шалгаруулалтаар одоо удирдах зөвлөл дарга ингээд бүтэцтэй ийм байгууллага байгаа. Ингэж нэгдснээр тэд нар өөрсдийнхөө одоо үйлчлэгийг илүү төгс болгож байгаа ийм одоо бүтэц байна. За 3 жилийн өмнө бид нар холбоо сангийн тухай хуультай болж байгаа тийм холбооны тухай хууль дээр энэ хуульчдын холбооны жишг бол айгүй олон одоо салбарт өөр өгж өгч болох юм байна гэдгийг холбоо сангийн тухай хуулиар илүү баталгаажуулсан байна. За тэгвэл одоо бид нар нийгмийн ажлын тухай анхдагч хууль юг ярих вэ гэхээр энэ хууль дээр туршиглан одоо их санаа аваад тийм нийгмийн ажлын мэргэжлийн холбоог байгуулна гэсэн үг. Яагаад энийг хийж байгаа вэ гэхээр бид нар 4000 гаруй нийгмийн ажилтнууд одоо 7-8 салбарт ажиллаж байгаа боловч мэргэжлийнх нь тодорхойлолт нь цалингийн зэрэглэл нь ахиж дэвших үе шат нь бүгдээрээ ийм өөр тодорхой биш байгаа хгүй. За нөгөө талд нийгмийн ажилтнуудын тэр хүрэж байгаа үйлчлэгийг хүнд хүрдэг вэ гэхээр бидний нөгөө халамж аваад байгаа эмзэг бүлгийнхэнд голдуу урж байгаа. За халамж хэрэгтэй байгаа хүмүүс, тусламж хэрэгтэй байгаа хүмүүс нийгмийн халамж хамгааллын үйлчилгээг одоо яг гардан гүйцэтгэж байгаа хүмүүс л нөгөө нийгмийн ажилтнууд байгаа. За энэ утгаараа тэд нар бол одоо өдөр болгон улаан фронтод ажилладаг, улаан шугамд ажилладаг юм хүмүүс байна. За тэгвэл тэдний хувьд нийгмийн баталгааас аягүй цул байгаа. Цалингийн зэрэглэл болон ахиж дэвших боломж нь эрүүл мэндийн салбарын хол их хязгаарлагдмал байна. Гэтэл тэр нь эрүүл мэндийн тухай хууль, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулинд тусгаагүй байх жишээтэй. За гэтэл олон улсын орнууд яадаг вэ гэхээр нийгмийн ажлын стандарттай, дүрмтэй, хуультай байгаа. Зарим улс орн бол нийгмийн халамжийн тухай хуультайгаа уялдуулаад нийгмийн ажлын хуулиар бичсэн. Зарим улс орн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулиндаа хэсгийг болгоод оруулсан байна. Яагаад ингэж байгаа вэ гэхээр өвдсөн хүн болгонд өнөөдөр эмнээс гадна сэтгэлийн эмчилгээ хэрэгтэй байгаа. За ямар нэгэн бэрхшээлтэй болсон амьдралын хүнд нөхцөлд одоо тулгараад байгаа хүмүүст даван туулах, өөрийгөө сэргээх, илүү мэдлэгжих бас хэрэгцээтэй байгаа. Энэ болгоныг хийдэг мэргэжилчин өөрөө нийгмийн ажил байгаа. Хүмүүс асууж байгаа юм л да. Сэтгэл зүйн үйлчилгээ бас тэгвэл хэрэгтэй юу гэдэг. Сэтгэл зүйн үйлчилгээ хэрэгтэй. Гэхдээ сэтгэл зүйн үйлчилгээ өөрөө өртөг өндөртөө биднэрт одоо байгаа нийгмийн ажилтнууд ч тийм олноороо бас болоог байгаа. Одоо бид нар нийгмийн ажлынхаа үйлчилгээг хуульчлаад нийгмийн ажилтан гэж хэм бэ? Хаана юу хийх ёстой вэ гэдгийг илүү тодорхой болгоод өгчвөл энэний араас бид нар сэтгэл зүйн асуудлуудаа бас ярих боломжтой болно. За нөгөө талд нийгмийн ажлын талаарх манай иргэдийн болон ер нь одоо удирдлагуудын ойлголт өөрөө бас жоох юм өөр байгаад байгаа. Зарим хүмүүс нийгмийн ажилтныг спортын тэмцээн зохион байгуулдаг хүн шиг харж байхад зарим хүн нарийн бичиг шиг хараад идэх ч юм уу те. Зарим хүмүүс болохоор нэг юм хоёр хүн маргалтахаар нөгөө нийгмийн ажилтнаа л явуулж идэх ч юм уу. Энд чинь юу хэлээд байгаа вэ гэхээр нийгмийн ажилтан бол одоо ингээд яг л нөгөө нохоод барьдаг мод гэдэг шиг бүх юмд явж байгаа мөртлөө эргээд цалин мөнгө нь муу. Өөрөө нийгмийн баталгаан тааруу. Альва одоо төр засгийн янз бүрийн нөгөө одоо шагнал дэв гэдэг юм уу нөгөө салбарын асуудлаар дандаа ингээд хасрах байдлаар орхигдчихно. Боловсролын салбарт нийгмийн ажилтнууд маш олноор ажиллаж байгаа. Гэтэл бид нар орчны асуудлыг ярихдаа тэр орхигдож байгаа. Эрүүл мэндийн салбарын асуудлаар бид нар эмчнэр гэж ярьдаг. Гэхдээ бид нар энэ нийгмийн ажилтнууд тэнд байж байгаа бас л орхигдож байгаа тийм. Гэх мэтчлээ ингээд бүх юмны ард ингэж байдаг мөртлөө нэгдсэн энэ одоо зохион байгуулалт тийм эмэг цэгц болон хамгийн гол нь жинхэнэ утгаараа мэргэжлийнхаа үйлчлэгийг хүргэж чадахгүй байгаа учраас энэ анхдагч хуулийг санаачилж байгаа. Тэгээ энэ хуулийн дээр хамгийн том онцлог нэг зохицуулалт бол мэргэжлийн холбоог байгуулна. За мэргэжлийн холбоо өөрөө мэргэжлийнхаа үйл ажиллагааг илүү чадваржих ийм орон зайтай болно. За нөгөө талд өмнө нь тодорхойлогдоогүй, томьёологдоогүй байсан салбаруудын асуудлыг тодорхой оруулж ирнэ гэсэн үг. Ялангуяа эрүүл мэндийн салбарт. Яагаад тэгэхээр өвдсөн хүмүүст нөгөө өгдөг чадваржуулах үйлчилгээ, нөгөө дэмжих бүлгийн эмнэлэгдэр хийгээд байгаа үйлчилгээ энэ чинь яг нийгмийн ажил байхгүй юу. Тэгэхээр ийм одоо өөрчлөлт бий болно гэсэн үг. Одоо яг энэ хууль батлагдсанараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яг ямар давуу байдал бий болно гэж та үзэж байгаа вэ? Тухайлбал тий. Тухайлбал за хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бид нар одоо байгаа хэмжээгээр бол ICF гэдэг одоо хувилбараар үнэлдэг болно хэмжинэ гэж яриад байгаа. Энэ ICF гэдэг зүйл юу ярьдаг вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ямар давуу талтай вэ? Ямар сул талтай вэ? Давуу тал байвал тэр нь хөгжүүлээд яаж энэ хүнийг сургууль сургах вэ? Яаж хөдөлмөртэй болох вэ гэдэг ажлыг хийж байгаа. Энэ бол нөхцөл байдлын үнэлгээ буюу нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ байгаа. Гэтэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ингэж үнэлэхийн оронд
Саран Чулуун гэдэг хүн хөдөлмөрийн чадвараа 69% алдсан гэдэг ийм л тэмдэгтээ бид нар явж байгаа байхгүй. Гэтэл миний бүх ингээд чадварын одоо хөдөлмөрийн чадвар 69% алдсан гэхээр би яаж улсын хурлын гишүүн юм уу эсвэл их сургуулийн багш бараг би одоо дэлгүүрийн худалдаа авалт хийж чадхааргүй хэмжээний сонсогдоод байгааз 100% байдаг гэж үзэхэд 70% шахууг нь алдсан хүн гэдэг чинь юу гэсэн үг вэ гэдэг ойлголтоо. Тэгэхээр энэ дээр бид нар энэ одоо тодорхойлолт нь өөрөө надаас ямар ч давуу тал байгаа эсхийг харуулахгүй байна. Надад бас ямар сул тал байгаа юуг нь хамгаалах тухай харуулахгүй байна. Тэгвэл ICF руу шилжснээр бид нар яг жинхэнэ нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээгээр давуу талын тодорхойлдог болно. Сул талыг нь яаж хамгаалах тухай тохиргооны тухай асуудлуудыг ярина. Энэ дээр хамгийн гардан гүйцэтгэж ажиллах хүмүүс бол нийгмийн ажилтнууд. Тэр дундаа эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд оролцоо бас нэлийн одоо хууль эрх зүйн хувьд илүү сайн орон зайтай болоод ингэж орж ирэх гээд байгаа байхгүй.